За сайн байцгаана уу. За өнөөдөр та бүхэнд PowerPoint програм танилцуулъя. Энэ PowerPoint гэдэг програм маань Office-ийн програм учраас бүх компьютерт суудсан байж идэг. Тэгэхээр үүнийг ашиглаад үзүүлэн танилцуулах гэх шаардлагагүй болгонд хэрэгцээ гардаг учраас PowerPoint програмын анхан шатны мэдлэг олгох ийм сургалт оруулъя. Тэгэхээр анхан шатны эхний ээлжинд бол програм дээр PowerPoint програмыг ингээ статусээс нэгээр гаргаад ирнэ. За энэ дотор PowerPoint нэгдээ гараад ирэхээс энэ темплет өөрийн гэсэн юм загварууд байж байгаа. Иймэрхүү темплеттэй загвартайгаар сонгохоор эднийг сонгоод хийж болно. Тэгэхээр та бүхэнд бол анхан шатны хичээл учраас зүгээр бланк хоосон хуудас нээж харуулъя. За ингээ хоосон хуудсан дээр тавьчихдаа шинэ хуудас нэгдээ гараад ирнэ. Шинэ PowerPoint-ийн юу нэгдэж гэсэн үг. Тэгэхээр энэ дээр одоо танилцуулга хийж өгье. Гарчгаа тавьж өгье. За гарчгаа тавьж өгөхдөө танилцуулга хичээл ч юм уу тий. За танилцуулга хичээл хичээ. За субтитрээр одоо жижиг гарчиг тавьж өгнө. Энэ дотроо бол одоо програмын тухай хичтэй. За програмын тухай гэдэг ийм танилцуулга ийм гарчигтай ийм хуудас нээчээ. За энэ дээр одоо бид хүн дараагийн шинэ хуудасны хувьд new slide гэж шинэ хуудас нээчих нь. Шинэ хуудас нэгээд дахиад дээр нь гарчиг тавих нь доор нь энэ текстийг бичиж болох нь байна. Үүн дээр бол ингээд энэ дээр дагаад insert table оруулж иж болох нь байна. Энэ дээр орж зураг дараахтаа зураг оруулаад ирж болох нь байна. Тэгэхээр эхний ээлжмээ та бүхэнд гарчиг тавиад за энэ дээр барааны мэдээлэл чад энэ дээр багтаа одоо тухайн барааны тухайч гэдэг юм тийм ээ. За гэж чад энэ дээр одоо энэ insert дарах юм бол орж ирнэ. За би энэ дээр дахиад шинээр нэгээд өгчээ. New slide. Энэ insert дарахтаа ингээд pictures гээд эндээс ингээд зураг оруулж ирж болно. Ингээд зураг оруулж ирж болно. За тэгэхээр энэ дээр энэ зурган дээр бол одоо энэ дээр орж ирсэн зургаа бол энэ дээдлийн дугуй дээр дарах юм бол эргэж болно. Сумын дээрээс энэ дээрээс ингээд сумаа болонгууд нь жижигрүүлээд голд нь ингээд 4 жижиг сумтай байхад нь чирээд ингээд байрлалыг өөрчилж болно. За ингэж чад одоо энэ эффектүүдээс зургаа янз бүрийн эффекттэй болгож болох юм шүү дээ. Ийм боломжууд бас байна. Энэ дугуйч байдаг ч юм уу. Ийм үйл ингээд бүтээж байдаг юм. За ингэж чаглаа. Одоо бүгдээрээ энэ дээр юугаар оруулж ирээ. Нэг тайлбар болгож өгчээ. За тайлбар оруулж ирэхэд жишээлбэл энэ сум авчээ. За энэ дээр одоо ингээд edit text гээд зургийнхаа зургийг нэрч юм уу тийм ээ. Нэр өгөөд ингээд энэнийг бол энэ сумын дээр надад жишээлбэл иймэрхүү зогч болж штэ ингээд яваад. За ингэж одоо энэ түрүү чи энэ дээр одоо тухайн барааны тухай байд юм уу. Энэ дээр одоо өшөө бас юу оруулж ирж болж байна. Слайдинг оруулаад ирэх юм уу. Ер нь бол PowerPoint програм бол тун хэлбэрхэн. Энийг оруулж засаж хийхэд тулд яах вэ? Эхний home дээр бол одоо ингээд янз бүрийн загвар үйл оруулж ял яах жишээ. За энэ дээр одоо жишээлбэл нэг би энэний ард нэг зүрх тавьчихъя. Энэ ингээд зүрх ингээд тавьсан чи энэний ард гарцсан байлаа гэхэд үүгээрээ энийг ингээд ард нь оруулж өгч болно. Хамгийн арднаас смайл маань урдаа гараад ирж байна. За смайлийнхаа өнгийг өөрчлөж жишээлбэл смайлийнхаа өнгийг шар болох хэрэгтэй.
шааруулгач. Тэгэхээр эсвэл шааруулгаад ингээд энэ дээрээ тэгээд эндээс эсвэл тавьчих чинь. Ер нь бол PowerPoint програм дээр ингээд энэ дээр байгаа зүйлс ингээд юм сайн янзлж болох нь байна. За insert дээр бол одоо жишээлбэл энэ дээр тайбл оруулж иж болох нь байна. Зураг оруулж иж болох нь байна. Сая энэ дээр нөгөө шинэ оруулж исэн шигэ шууд энэ дээрээсээ зураг оруулж ирэх бол энэ дээрээ бас оруулж иж болох нь байна. За ингээд компьютерээс зураг дарж болох нь байна. Гэх мэтлэнгээр энэ том хэлбэрхэн. За энэ бичиглэл Word Art-ын нөгөө юуны Word-ын бичиглэлтэй ижилхэн бичиглэл хийж өгч болох нь байна. Барааны тухай ч юм уу тийм ээ. Энэ бичиглэлээ бол одоо тэгэл дуртай дэсэн зөөгөө тавьж болно шүү дээ. За ингээд оруулж иж болох нь байна. За дизайн дээрээс загварын темплейтүүдээс энэ төр сонгоод өөр дизайнтай болгож болно. За иймэрхүү дизайнтай ингээд болгож ирж болжээ. За энэ бол ерөнхий слайд анимашн хөдөлгөөн оруулах мэдээлэл автоматар хөдөлдөг иргэдэг болгож болно. Энийг бол дараагийн гишүүд дээр яг дэлгэрэнгүй орж иж болно. Ер нь гүнзгийсэн төвшөнд бол эднийг оролдоод үзэхэд цаг тавих, хөдөлгөөн оруулах гэх мэт юунууд байна. За тэгээ ерөнхийдөө бол PowerPoint оргоомдыг товчхон юм амархан. За ингээд PowerPoint дээр мэдээлэл хийгээд одоо энэ 3 удаатай мэдээлэл хийчихлээ шүү дээ. Ингээд ийм загвар оруулчихсан. За ингэж орж ирсэн энэ хичээлийг бид өхөн энэ PowerPoint-ийн танилцуулгын юмыг бол одоо Word, Excel-ийн програмууд компьютерээс өөр газар нээгддэг бол үүнийг бол интернет веб хуудсан дээр нээгдэж болно, гар утсан дээр нээгдэж болно. Энэ бүрэн боломжийг яахын тулд энийг хадгалахдаа за одоо энэ дээр энэ save дээр хадгалсан ч болно, files дээрээс save хадгалсан ч болно. Тэгэхээр save command-ын дээр энэ дээр дарахад шууд хадгалагдана. Шууд хадгалахдаа за дэлгэцэн дээр хадгалчихъя. За дэлгэцэн дээр хадгалсан PowerPoint presentation гэдэг энэ PowerPoint загвараар хадгалах юм бол нөгөө скриншот ямар нэг анимашн хөдөлгөөнтэй хийсэн тохиолдолд энүүгээр хадгалах хэрэгтэй. Ерөнхий бол зүгээр энэ тестинг хэлбэрээр хадгалсан тохиолдолд хамгийн амар нь PTEP энэ өргөтгөлөөр хадгалчих юм бол PTEP өргөтгөлөөр хадгалагдсан файл маань ер нь компьютер дээр, гар утсан дээр, интернетийн веб браузер дээр бүгд дээр ажиллах боломжтой. Хүмүүст явуулахад танилцуулга бол мэдээлэл сайхан юу болж өгдөг. Нээгдэхээр амар байж өгдөг. За одоо ингээд шууд интернетэд нээгдэж байна. Тэгэхээр интернет ингээл веб браузер дээр нээгдэж байгаа зү. Ийм маягаар PowerPoint хичээлд PowerPoint програм дээр өөрийнхөө танилцуулга, барааныхаа зураг, мэдээллүүдийг хэлбэрхаан хийгээд танилцуулгаад тавьчих. Ийм амархан програм байдаг шүү. Та бүхэн анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт илүү их сайн сайхан бүгдийг хүсье.